За одоо багш нь энд 6 настай бүлэгтээ ер нь нэг хичээл дээр ингээд тайлбарлаад юу заасан харуулад явчих. За энд нэг 5 настай бүлэгт амьтад гэдэг юм хичээл орч тодорхой хэмжээний хөдөлгөөд орчсон байгаа. Тэгэхээр тэдэнд бол 70 хоногт нэг удаа 35 минутаар ингээд орж байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүдэд бол ерөнхийдөө үгнүүд чийжлэгдсэн нэг 12 үгийн төвшөнд 10-аас 12 үгийн төвшин заагдаж байгаа. Тэгэнгүүт 6 настай болоод ирэхээр нөгөө л амьтад нь гэхдээ нэг жоох нэмэгддэг агуулгын хувьд. За нэг иймэрхүү. Жишээ нь одоо амьтад яаж дуугардаг вэ гэдэг нэг хичээл байгаа юм да. Тэгэнгүүт энэ бол ингээд жоохон дэлгэрүүлж байгаа энэ ямар амьтан бэ? Энэ бол нохоо ингээд жоохон дэлгэр. За ингээд одоо нэг хэдэн амьтад ингээд чон тэгээ энэ болж ингээд жоохон өгүүлбэрийн төвшин жижигхэн ийм өгүүлбэрүүд хураангуй өгүүлбэрүүд хийж сурах юм. Энэ дээр ингээд дуу бол бас ингээд дуу н орсон байгаа л да. За ингээд энэ бол ханзаа нэг хэдэн амьтад дээр. За ингээд энэ ямар хүүхдүүд ингээд хариулах юм те. Энэ бол дахиад хүүхдүүд ингээд ахна. Энэ бол ямаа. За энэ дахиад ямаага энэ өгнүүд нь бол 5 настай ингээд бас үзэгдсэн өгүүдийг мэдж байгаа. За энэ дээр бол жижигхэн одоо энэ дээр нэмэгдэж байгаа зүйл нь бол хоцсон байна. Ингээд дуу н орж ирэхээр нохоо яадаг вэ гэхээр одоо нохоо хоцсон гэж заагдах жишээний. За ингээд хүүхдүүдэд сонирхолтой болохын үүднээс дуугийн төрөж. За энэ ямар амьтан бэ гэд ингээд за ингэнгүүт дууг нь оруулж ирэнгүүтээ амьтдыгаа муур тэгэн гэдэг амьтд нь ороо. За дуугаа оруулаад ямар амьтан бэ гэж хэлүүлчихээ. Дараа нь энэ ваарлын гэдэг нь нэмэгдэж байгаа. Энэ амьтан дээр нэмэгдэнэ. За ингээд бага нэмэгдэнэ л та. Таны ямаан дээр болохоор за дуугаа оруулж байгаа хүүхдүүд ямар амьтан бэ гэх хүүхдүүд дуугийн сонсоод таны ямаа гэж хэлэх бах те. Тэгэхээр майлн гэдэг үг нь нэмэгдэнэ. За энэ тэгэхээр энэ ямар амьтан бэ гэж хэлүүлчихээ. За ингээд хэдэн амьтдыг за ингээд нэг хэдэн амьтдыг яадаг вэ гэдгийг ингээд энэ хичээлдээ заах жишээ нь. За энд хинт гэдэг нэг юм өгнөд нэмэгдэж болох юм. За тэгвэл ямар амьтан байна вэ гэд энд ямаа байна. За ингээд яваад гэж болох юм. Энд ямар амьтан байна вэ? За хүүхдүүд ингээд хариулаад байх юм байна шүү дээ. Ямар амьтан байна вэ? За энд чон байна гэдэг ингээд хэлэх юм байна. Ямар амьтан байна вэ? Хүүхдүүд энд нэлхий байна. За одоо тэнд цаана байгаа тийм амьтдыг яаж хэлэх вэ гэдэг нэг юм чи. За тэнд ямар амьтан байна вэ гэж асууя. Тэнд нохоо байна. За ингээд тэнд муур байна. За нэг жоохон энд тэнд хон байна гэдэг. Ингээд саяны үдсэн амьтдаа дахиад хэлнэ. Энэ өгүүлбэр жоохон баг зэрэг өөрчлөгдөж байгаа. Яаж байна? За одоо мэлхий яаж байна? Өхөр яаж байна гэдэг ингээд тавтаа гэж юм тийм. Ямаа яаж байна? Ингээд энэ мяаглаж байна гэдэг энэ өгүүлбэрүүдийг хэлүүл сурч байгаа. Чон уйлж байна. За тань ямаа яаж байна? За ингээд энэ бол нэг батгал хичээл маягийн энэ дээр асуу. За ингээд энэ ерөнхийдөө энэ 6 настайгийн хүүхдүүд ингээд нэг иймэрхүү маягаар хичээл нь орно. За эдгээр нь болохоор дандаа энэ интерактив гэрийн даалгавартай. Даалгаварт нь дандаа сонсголтын ингээд уншаад оруулсан. Тэгээд зурдаг, барьдаг, холбогддог ерөөсөө бүх төрлийн дасгалууд нь орсон. 5-6 настайгийн хичээл бол ерөөсөө 100% интерактив даалгавартай хийгдсэн байгаа. Тэгэхгүй эдгээр ер нь сонсголгүй хүүхдүүд зөвлөд орж ирж байгаа. Ер нь сонсголгүй. Тийм учраас бүгд интерактивтай байдаг. За энэс хойш нь 7 настай болохоор ингээд цагаан толгой хичээл заагдаж байгаа. Авиа таниулах хичээл. За тэгээд авиа таниулах хичээл дээр манай ууч нар хангалттай их материалтай учраас одоо би нэг их зүйлийг хэлэхгүй. Ер нь гол зөвхөн хэлий гэсэн санаануудыг юун дээр анхаарч болох уу гэдэг юм. Тэр санаануудыг хэлье. За одоо жишээ нь энэ дээр авианы сонсголоос нь эхлээд заах хэрэгтэй юм билээ. Одоо ингээд манайхан ч болохоор дүрс харуулчаад тэгээд ингээд заадаг штэ тий. Тэгэхгүй сонсгол эхлээд авиагаа сонсгочхоод дараа нь дуудлагын замаар юм билээ. Дуудлагын дараа нь заагаад хүүхдүүдээр дуудлагын бас давхар хэлүүлээд эхлээд өөрөө дуудаж одоо сонсгодог. Дараа нь хүүхдүүдээр дуудлагын хэлүүлдэг. Дуудлага нь болж байгаагүй. Тэрний дараа нөгөө дүрс харуулдаг. Дүрсээ харуулах.
авигаа яаж бичих вэ? Зурлагын бичих. Би энэ сүүлд нэг зурлаг юм цаг гаргаж байгаа та нарт бас хэлж өгье. За тэрний дараа үе унших. Үеийг унших. Ямар үеийг эхэлж унших хэрэгтэй юм бэ чи энийг бас бодох хэрэгтэй. За мэдээж дараа нь үг унших, өгүүлбэр унших. Өгүүлбэрийг зүгээр нэг өгүүлбэр уншаад байхгүй. Өгүүлбэр унших явцдаа үгийн баялгийг нэмэгдүүлэхтэй. Тэр жижигхэн бичил эхийг унсныг нь одоо зүгээр л нэг уншаад ахаар хөвгдөг юм хэлж болчтой. Юм ойлгохгүй зүгээр уншаад сурчдаг. Тэгэхээр тэр уншсан зүйлийг хэр зэрэг ойлгосныг шалгах юм сорилууд заавал байшгүй байх юм билээ. За ер нь авиа таниулагчид бол яг юм ерөнхийдөө маш энэрхэгцтэй юм дараалалтай яг юм нэг дараалалтай л явагдахгүй бол тийм яг юунаас эхэлж юун дээр очиж дуусах уу гэдээ маш бодож боловсруулж авиа таниулагчид заамаар юм билээ. Яа тэгээд нөгөө эхлээл их шиг авианы заагаад дараа нь одоо удаан дуудагддаг гээгүүлэгчдийг заагаад тэгээд нэгдүгээр шатны гээгүүлэгч дуусахаар хурдан дуудлагатай гээгүүлэгчид гээ-үсгээс эхэлж байгаа. Гээ-үсгээс ахуудаад хурдан дуудлагатай гээгүүлэгчтэй орж агаад тэгээд хамгийн сүүлд гадаад үсгээ ороод тэгээд жил заагдах учиртай юм билээ. За тэгэхээр сонсгол та нар авианы сонсголыг авиагаа дуудаж байгаа. За YouTube дээр авианы дуудлага гэдэг нэг бичлэг байгаа. Тэн дээр авианы дуудлагууд бичээд оруулсан. Нэлийн зөв дуудлага гэж янзрын доктор хэлж байгаа. За тэнд 2 3 авианы дуудлага 3 байгаа. Бусны нэрийн зөв бичсэн. Тэндээс дуудлагаа сонсоод зааж болно. Гэхдээ авианы дуудлага дээр анхаарах юм нь болохоор зэрэг тухайн авиаг хэлэхэд өгүүлбэр хэрэгтэн яаж оролцож байна вэ гэдгийг хүүхдүүдэд ихсэн ойлгуулмаар юм билээ. Одоо жишээ нь ИСАВ гэж ингээд скейлингээр сороод байдаг татгшин. Ингээ татаад сороод байдаг. Тэгэхээр бүр хэлж чадахгүй хүүхдүүдийн доод шүдний ард хэлийг байлуулаад гэж эсгэрч ингэж түлхэж өгөх сайн заахгүй бол ингэ сороод ингээ бүх авианы дуудлага дээр ер нь авиа болгоны дуудлага дээр өгүүлбэр хэрэгтэн уруул нь яаж оролцож байна уу, хэл яаж оролцож байна уу, хоолойны хаагур хэлж байна уу, хэл яаж өрөвдөж байна уу, хэлний дундуур байна уу, хэл урагшиж хэлж байна уу. Ер нь тэр авианы байршлыг мэдсэн ойлгуулаад сайн тэгэж заамаар юм билээ. Бичлэг зурлаг дээр би та нарт яг яаж энэ хүүхдүүдийг ийм ижилхэн бичлэгтэй болгоод байна уу гэж асуугаад байсан. Багш нарт дараа нь цаг гаргаж байгаа самбар дээр өчөө харуулъя. Зурлаг дээр бол тэр марчаахаа энтер дээр зурцсан зурлаг тэгээ бичлэгийг үзүүлээд хичээлээ заачгаж болдог. Гэхдээ ингээд хэдхэн секунд үзэл ингээд өнгөрчдөг учраас тогтдоггүй. Тэгээд заагаад байхад л хүүхдүүд үсгээ буруу харуулаад үсгээ буруу харуулаад бичээд ороод ирдэг учраас яаж заах вэ гэдгийг дараа би цаг гаргаж байгаад хэлж өгье. За ингээд нэг хичээл дээр жишээ татаад явчих. За жишээ нь их үсгийг заасан жишээ нь за ингээд авианы дуудлагыг нь зөв дуудуулахын тулд дандаа юм битүү үе дээрээс үгээ уншиж эхэлж байгаа юм л да. Яах их ч гэдэг юм уу те битүү үе дээр. Тэгэхээр энэ гэдэг дуудлага тэр одоо цэшний үндийн хойноос өгүүлбэр хэрэгтний ямар ч тийм саадгүйгээр гэж ингэж гарч ирж байгаа гэдгийг ойлгуулсан. Тэгээс ингээд зодгаа үе уншуулахаар юм дуудлага гардаггүй. Ер нь яг ямар нэгэн гээгүүлэгчдэр авиагаа дуудаж чадахгүй байгаа бол гээгүүлэгчийн ард орсон гээгүүлэгч юм. Тийм дуудлага нь илүү нөгөө ойлгомжтой тэр дуудлага нь арай зөв гардаг. Ийм учраас битүү үе дээрээс ингээд заадаг. За ингээд заачаараа одоо энэ үгүүдийг ингээд уншаа сурчдаг. За энэ утгыг ерөөсөө мэдэхгүй. За тийм учраас ингээд нэг орж байгаа төвшөндөө яг ямар үгүүдийг сурах вэ гэдэг ингээд өгнүүдийг уншихтаа энэ утгыг ингээд харуулж чадна. За ингээд одоо өгөөд ийм юм утгатай юм байна гэдгийг ядахнаа уншиж байгаа өгнүүдийнхээ утгыг ойлгоход дараа дээр болно. За ингээд нэг ойролцоо дуудлагатай өгнүүдийг харуулъя. За жишээ нь ингэж уншуулдаг. Нэг үг уншихтаа жишээ нь дээр рүү гэдэг нь ингээд залгаж харуулж байгаа. Тэгэхээр өвөө гэдэг ингээд бас уншиж байна. Тэгэхээр анханасаа зөв уншуулахын тулд үеэр ингээд салгаад өгчдөг уншуулгатай нийлүүлж уншуулж болно. Рөө гэдэг ингээд үеэр салгаад уншуулцдаг. Ингээд уншуулчих болно. Тэрийг ч гэдэг юм үү. За ингээд уншуулсан гот өгөөдөө ирүү, уруу, хөрөө, хэрэг. За тэгээд энэ дээр ингээд тоглоодод аюу хурдан энэ үгүүдийг тогтоолгож болно. Ирүү гэхээр ирүүгээ заадаг. Тэгээд хуруу гэхээр хуруугаа үздэг. Хошуугаа ингээд заадаг. Тэгээд хүүхдүүдээр тоглоулцдаг. Ирүү, хуруу, хошуу гэж ингээд хордоо нэгээс солиод хэрэг
хуруу, эрүү, хошуу, хуруу, эрүү гэдэг ингээ хурдан хурдан заалгуулаад хурд бушуу төргөн заагаараа гэдэг ингээ хэлээд заалгуулаад тоглуулаад байдаг. Тэгэхээр энийг аягүй хурдан сурчдаг. За ийм адилхандаа дуудлагатай ийм өгнүүд байж болох юм л да. Хэрэм, хөрөм, хөрөм. За энэ бол ингээд өгчхөөр за өгнүүд нь ямар утгатай юм бэ гэдгийг ингээд дандаа өгөө хөдөлгөөд хахаар энэ удаа 6 хөдөлгөчээ. Тэгээд ингээд өгнүүдийг уншилж байгаа. За өгнүүд бол ингээд чөлөөтэй ер нь бол уншаад сурчнахаа сурчдаг. За гэтэл одоо бол ерөөсөө дүрс харуулахгүйгээр нэг юм уншиж үзэж болох юм. За тэгээд дүрс харуулахгүйгээр ингээд өгүүлбэр өгөөд уншуулчихъя. За ингэхээр энэ уншиж байгаа өгүүлбэрийг ингээ уншиж чадна сурчлаа тэгээ уншуулах явцдаа нэг нэгээр нь одоо нэг өгүүлбэрээр нь хүүхэд одоогноор хэдүүлнэ гэж тооцоод энэхний өгүүлбэрийг доорч дараагийн дуудмаач юм уу одоо дараа нь тунгаа уншаараа ганаа уншаараа гэдэг ингээ явчих штэ. Тэгээ явангууд нь дундуур нь багш одоо яг уруу дуудаж байгаа үгийнх нь дуудлагын засаад ингээ явчих. За дараа нь энийг яаж ойлгосон бэ гэдгийг одоо бас тодорхой хэмжээнд шалгаж болох юм. За жишээ нь хүү юу харсан бэ? За саяхан уншсан өгүүлбэр дээр хүү хэрэм харсан гэдээ гарсан тий. Тэгэхээр ингээд зөв ингээд уншсныг нь шалгаад яваад байна. Хэрэм юу хайсан бэ? За ингээд өгнүүдэд тогтоосон юм уу бас ингээд явчихна. За тэгэхээр хэрэм юу хайсан бэ? За ингээд зөв хариултуудыг хараад хүүхдүүд өөрийгөө шалгаад хүүхдүүдээ шалгаа авчиж чадна. Хэрэм юу уусан бэ? За ингээд явах юм тий. Их мэтлэгээр ингээд шалгаад явчих болно. За тэгээд ер нь бол нөгөө цагаан толгой дээр бол яг одоо энэ авиа томилох хичээлдэр угаасаа манай материал бол хангалттай их байгаа. Та нар YouTube интерес багш нарын бага гэмбэрчийн заасан хичээл, за манай нэдэ улвашин дээр бас багш нарын заасан хичээлүүд зөндөө байгаа. Тэгэхээр тэндээс ороод энэ удаад нөгөө намайг өөрийнхөө яг номноос яаж зааж байгаагаа үзүүлээрэй гэсэн даалгавартай учраас би одоо бусдын хичээлийг ярихгүй байгаа. Яг л өөрийнхөө зааж байгаа хичээлийг ярих гэдэг байгаа. Тэгээд ер нь одоо нөгөө цагаан толгой заагаад ингэж байгаа маш санаачлалтай янз бүрийн юм ухаадалтай янз бүрийн мэдээлэл одоо янз бүрийн хичээл холбогдолтой материалуудыг цуглуулад тэгээд энэ тэнд их л юм уншиж бодолж явах хэрэгтэй болно. За өөртөө бас янз бүрийн зүйлийг шинээр сэдэж хийж болох юм аа. Одоо жишээ нь манай дээр бол ингээд цагаан толгойн дуу 16 зохиосон байдаг. За ингээд энэ нь болохоор гадаадын хүүхдүүдэд зориулсан ийм амархан хүүхдээ аавын олон хүүхдүүд бид усгийн анхаарал сурлаа, авиа усгийн холбож уншлаа, айдаа бид баяртай байна. Тэгээд нөгөөх нь давтагддаг ээжийн олон хүүхдүүд бид гэж ингээд давтагдаад байдаг. Үеийн олон хүүхдүүд бид гэдэг ингээд тэр уншилт дөнгөж нэг уншилт сурж байгаа хүүхдүүд үг нь маш хүнддэг учраас юм хөнхөн байдаг. Тэгээд дахилтан дээр нь эхний дахилт дээр ангахаа бэбэ барьцуухаа иш гэж шаацгаа гэдэг. Дараагийн дахилт дээр ангахаа бэбэ барьцуухаа гэсэн хөөе хөшөө гэдэг. Хүүхдүүд нэг тал тийш тарж гүгээд хөшөө болоод цоочдог. Тэгээд дараа нь эргэж нийлдэг юм. Энийг бол янз бүрийн баяраар дахиад хэлтэй юм. Тэгээд үеийн төгсөлт дээр дуулуулдаг. За би нэг бадгийн сонсгоё. Ингээд юм хөө маягаар дуу ингээд заадаг. За хүүхдийн дуулаачийн ангийн хүүхдүүд дуугаад YouTube-д байршуулсан байгаа. Цагаан толгойн дуу гэж хайхаар болно. Энэ дууны фонограм энтрүүд байгаа. Шинээр бас хийгдсэн ч байгаа. Та нарт тэр хэрэгтэй бол надаас аваарэ. За дараа нь энд за энэ нөгөө эхлээс сурцгай нэг гэдэг номноос одоо яг энэ цагаан толгой дөнгөж одоо гадаад өсөг үзчихэд дараа нь юу хийж болох вэ гэдэг нэг 10 бүлэг хичээл энэ нэгдүгээр номны ард оруулсан байгаа. За энэ дээр жишээ нь одоо бичиг хэрэгслийн дэлгүүрт гэдэг нэг юм сэдв. За энэ дээр бол одоо яг бидэнд яг харилцан ярианууд нэх байдаггүй. За байгаа нь яг манай хүүхдийн төвшин тохироогүй юм тийм. Тэгэхээр зэрэг өөртөө би бол ингээд зохиотсон
тэр Лондонд багт high road, Лондон тэр Camden High Road-д яг ийм бичиг хэрэгслийн дэлгүүр байдаг. Би яг тэр дэлгүүрээс очиод ийм зургийн цамаг авч ирсэн байхгүй. Тэгээ яг тэрийгэ бодож жоод өөрөө ингэ зохиоцсон. Тэгээд ингэ зохиочдаг зарим юм нь ер нь зохиочдаг юм дөө. Тэгэхгүй бол хүний юм авс хэрэгэлсэн болчих гэдэг. Хоёрдугаар яг таарч тохирч өгдөггүй. За ингэнгүүтээ нэг юм одоо энэ бол эхлээс сурсан нэгдүгээр номны тэр сүүлийн 10 хичээл дээр байх юм. Ингэчээд энийгээ зүгээр ингээд нэг харьцан яриа ушуулаад бабаа гэж ихэр оройсон хангалтгүй болчихдог. За нэг ануужин өөрчлөгч хоёрын хооронд нь ингээд ирүүлдэг хоёр хүүхдээр нэг нь ануужин болгоод нөгөөх нь өөрчлөгч болгоод баахан уншуулна. Хооронд нь баахан ирүүлнэ. Дараа нь нөгөө хүүхдүүдээс солиод бас баахан уншуулнаа. Тэгээд тэрний дараа за энэний дараагаар уншсанаг нь одоо бас ойлгохыг хэр зэрэг ойлгосон юм бэ гэдгийг шалгаад явна. За жишээ нь өсөө өдрийн минь төргий гэдэг. За энийг одоо зөв үү буруу юу гэж асуух юм шүү дээ. Туяа хэлээрээ энэ буруу гэж ингээд хариултыг аваад байх нь болж өгөл хариултуудыг нь бүтэн өгүүлбэр авах хэрэгтэй. Одоо юу гэдэг амжилт өсөй гэдэг эзэгт авахыг хүссэн ч гэдэг юм ингээ хүүхдүүдээр бүтэн өгүүлбэр л авахгүй бол нэг өгүүлбэр хэлчихээ суугаад байдаг. Тэгэхээр ярих хурдан ярьж сурахад би ажил өгөх бүтэн өгүүлбэрээр асууж хариултаа бүтэн өгүүлбэрээр авах зорилготой хичээл явуулах хэрэгтэй. За зургийн цомог 30% юм бол тоогоор харуулчих юм бол мэдчих юм тийм учраас ингээд бичгээр өччихтэй болох юм. За ануужин ингэсэндээ за энэ дэр бол нэг улаан хорон код гэсэн. За энэ бол доороо англи орчуулгатайгаар явдаг. Бас ануужин зургийн цомог аваагүй. Ануужин улаан хорон ширмэн бүрээстэй зургийн цомог авсан гэдэг. Ингээд нөгөө уншсан зүйлийг хэр зэрэг ойлгосон бэ гэдэг энэ чадвар бол байнга л дагалдаж бүхэл төвшөнд явж явах хэрэгтэй юм билээ. За бид нэр одоо бас нэг жижигхэн хөрхөн юунууд зааж өгье. Тоглоом одоо тэр энэ төвшөнд яаж хүүхдүүдийг хичээл дээр бага ялангуяа цагаан толгой 5 6 настай хүүхдүүд дээр бол тэр хөгжөөнд тоглоом тэр сэргээдэг тэ өөрсдийг нь идэвхжүүлдэг тийм тоглоомод маш их хэрэгтэй. За одоо та нар ингэж унших юм бол жишээ нь цагаан гэж уншиж байна тийм. Тэнгүүтээ цэнхэр гэдэг өмгийн давхар хэлнэ. Шар гэх юм бол улаан, ягаан ногоо, саарл, ягаан гэдэг ингээд өмгийн хэлээ хурдан уншаад хурдан хэлүүлнэ. За ингээ хүүхдүүд цагаан, цэнхэр, шар гэснээр улаан гэдэг өнгөө хэлнэ. Үгээ уншаад өнгөө хэлнэ. Үгээ уншаад өнгөө хэлнэ. Ягаан, ногоо, саарл, ягаан. За энийг айгу хурдан давтан. За дэмий хэсэг сэрэгчдэг. Яа тэгээд олон тоглоомод байдаг. За гараа нэг ингээд бум чика гэж тоглодог. За би энийг нэгцээ хааж байгаа та ярьж өгье. За төр зогсоож байгаа. За энэ дээр нөгөө тоглоомодоос нэг жоохон юу ааж нөгөө хүүхдүүдийн авиа тамхи хичээл цагаан цагаан мөртөр чинь нэлээд бичлэг ордог гарны нийцдэг ядардаг учраас тоглоомод сэргээх юм тоглоомод байдаг. За өмнөх сургалтын дээр бас зааж байсан та хэд хэлж бум чика хоёр хүүхд хоорондоо ингээд гараа нийлдэг. Бум чика хурдтай бум чика за манай багш нар хэлхсээ нэгэд хийж болно шүү. За ингээд хүүхдүүдийг нэг жоохон сэргээж болно. Хурдтай хийгээрээ хоёр удаа ингээд дундуур нэг жоохон тоглолцох тийм байх хэрэгтэй. За дараа нь алга гэдэг юм хоёр. Ялангуяа г үсгээр заахаар их тохиромжтой. Алга хацар сэгсэр таш хоёр удаа гэсэн тийм. Одоо нэг хасалтаа алга таш хацар сэгсэр таш. Одоо нэг удаа алга хацар сэгсэр таш. Ингээс үлд нь бүх үгээ хэлээд таш алга хацар сэгсэр таш. За одоо бихнээс ингээд та нарт харуулъя. Та хэд бас сураад хүүхдүүдэд хэлгээрэй. Алга таш хацар таш сэгсэр таш. Алга таш хацар сэгсэр таш. Алга таш хацар сэгсэр таш. Алга хацар сэгсэр таш. Ингээ хурдтайгаар хэлгүүх юм бол хүүхдүүд эсрэгчин. За тэгээд тэр гар хороороо хийдэг нэг их баг тарих хөгжүүлдэг дасгалууд энэ төр бас ингээ байдаг тийм. Түүнийг бас хийлгэж яхад бас зүрээ. За ингээд драгийн төвшин рүү юу заагдаж байна вэ? Саяын юун дээр саяын одоо ингээд авиа таниулах дээр бас нэг үргэлж нэг тийм сэжжиг авдаг ч юм уу юм хийлгээд хараас жоохон
хүүхдүүд залхачиж магадгүй байдаг. Тийм учраас сая манайх нэг энэ мэс эр өсөг үзэж байгаа юм. Тэгчээд батгал дээр нэг ингээд оруулчихна. За энэ өсгтөр жишээ нь 100-аас 500 долларын асуултууд нь ингээд доллар болгоод ингээд асуултууд оруулсан байж байна. Тэгээ хүүхдүүд ингээд сонгоно. Одоо юу гэдэг заяа энэ үсгийн 300-ыг сонгож гэдэг юм ингээд. Тэгэхээр энэ муу гэдэг одоо хэлэх гэж байгаа. Тэгэнгүүт зовсоо муу гэдэг үг хэлсэн бол энэ ингээд хариулт байгаа гэх чинь. За тэгэнгүүт одоо яа гэдэг томглого одоо эр өсгөний 500 сонгоё гэдэг. Тэгэнгүүт ч одоо энэ 500 сонгох юм бол дагал мөнгө орж ирэх гэдэг шүү дээ тий. Гэх мэтлэнгээр ингээд хүүхдүүд бас сураг гэл ингээд. За ингээд хүүхдүүдээр нэг иймэрхүү тоглоомнууд бас юу яаж хийлгэж болох юм. Хүүхдүүд одоо хичээл дээр заавал нэг юм юу биш. Тоглоомнуудыг тоглуулад яаж болох юм. За тэгэнгүүт сая тэр их өсөг үзээд байсан тий. Тэгэхээр их өсгөө одоо шалгахын тулд бас. За тэр их өсгийг шалгалаа гэдэг юм бол ингээл нэг юм хөрөө мөрөч нэг игнүүд ингээл харуулдаг. Шүндээ ингээл энэ дээр ингээд үдсэн өгнүүд нь байж байгаа юм л да. Нэг хэдэн өгнөдтэй эрүүг хэлээд байх чинь гэж байна. Тэгээд ингээд хэдэн өгнүүдийг айгүй хурдан маш хурдан яадаг тасгалууд сонгомоор тэгэхээр нөгөө тоглоомод сонгочхоор нэг ороод буцаагаад хүүхдүүд нь орох гэсээр байтал минут аван дээрээс нь пин код мод нэхэтэлтэй тэгээд айгүй их минут авдаг учраас элэгцэн дээр тоглоомоо сонгохтаа маш богино хугацаанд хурдан хариулт өгдөг тоглоомууд сонгох хэрэгтэй юм шиг байгаа. Тэгвэл илүү бид нэр буцаага минутаа хэмнэж чадна. Тэгээд богино хугацаанд хүүхдүүдэд их мэдээллийг сонирхолтойгоор их мэдээллийг яаж өгөх вэ гэх. Тэрүүний хэлдэг тэр эрөө буруу хошуу гэдэг ингээд тогтуулангаа тэр өгнүүдийг тогтоолгодог бол бас хичээл дээр ихтэйгээр. За одоо жишээ нэг юм цагаан толгойн дараа үед бол тэр бол зарцсангүй их байдаг. За энэ дээр бол цагаан толгойн дараа үед заагдсан цагаан толгойн дараагийн үед одоо жишээ нэг тийм шүлэг дуунууд яаж энэ за нэг жишээ нь одоо нэг муурын зулцаг гэдэг ингээд шүлэг байгаа. За тэгтэл энэ шүлгийг жижигхэн юм шүлгийг утгыг одоо хөөхдөг мэдэхгүй. За энэ шүлгийг ингээд заахтаа жишээ нь одоо ингээд ийм нэг үгтэй байна л да. Жижигхэн юм зургууд байх юм да. Энэ дээр ингээд сервисэн сахлаа сүүн дүрчгээд хэрэг хийснээ хүлээчих юм да. Сөмхөн жоохон муурын зулцаг. Сөмхөн хэдэн сахалтай юм да гингөт нэг энэ чинь нэг сөргөр хэдэн сахлын ингээ харуулчихдаг. Сахалны ингээ харуулчих. Энд бол ингээ хаачтар байгаа юм да. Хаачтар дээр тэр нэг сөргөр сахал гэдэг нэг хэсгээ харуулчихад хүүхдэд ойлгочих жилээ. Тэгээд одоо сервисэн сахлаа сүүнд дүрчгээд хэрэг хийснээ хүлээчих юм да гэдэг нэг харуулахаар нь зэрэг нэг иймэрхүү сүүнд сахлаа дүрч байгаа нэг зурган дээр ингээ харуулчих болно. Тэгээд энэ өдий багасаа сахал тавилаа гэд өвөө муурн зэмлдгүүн байхтаа гэд энд нэг муурн зэмж байгаа. Энд нэг дараалаар нь ингэж хараа. За нэг мэдгүй хүүхдүүд бол дараалаар нь мэддэг хүүхдүүд бол дараалын солиод өччих болно. Тэгээд арай жоохон өндрүүлээд дараалуудыг автагдуулж өгнө. Энд бол яг дараалаараа өвөө муурн зэмлдгүүн байхтаа муур өгшин муур тухай урчилгээд одоо ингэж яаж байгаа зурагч юм тийм. Ингээд иймэрхүү маягаар байж болох юм. За яг цагаан толгойн дараагийн шатнд бол ерөнхийдөө дараагийн төвшөнд заах юм бол харцангуй их байдаг. Дөө шүлэгтэй маш их байдаг. За үүний дараа ерөнхийдөө яг тэр нэг би болохоор 2006 оноос хойш цагаан толгойн номнуудын артлын тэр нэг жижигхэн эрхүүдийг маш их тоглосон та цуврал үйл явдалтай цуврал эрхүүд хүүхдүүдийг яриулж сурахад маш их хэрэгтэй. Үйл явдалтай тийм жижиг хэмжээний цуврал эрхүүд их хэрэгтэй юм билээ. Тэгээд тэрийг 6 оноос хойш цуглуулсан тийм эрхүүдийг 19 онд багш нарын сургалт болохоор хэдэн багш ирэх гэж байгааг нь асууж байгаад нэг 10 хэдэн багш хувлаад аваач сургалтын дээр нэгжсэн. Тэгэхээр хэд багш нарт бол байж л байгаа. За жишээ нь одоо ингээд шонгоо орохоо ээжигээ ирсэн гэж жижигхэн сэдв байна. За энийг ингээд нэг хүүхэд уншаад утгахын дээр. За дараа нь энэхүү хэсгийг ингээд нэг хүүхэд уншаад утгахыг ярьж байгаа юм. За тэгээд ерөнхийдөө бол ийм бүр зураг мургийг бол бас
PNG энэ GPG ч үлээдэг. Тэр нэг имижээс авахгүй бол бас зурагчин дэлгэцэн дээр юм баха өнгөтэй зураг өгчөөд дэлгэцийгээ бас нэг өнгөтэй ингээд авахаар нэг л их юм ахтар хүнд болдог, их л ирэмэрэн болдог. Тэгэхээр хүүхдүүд жоохон хэцүү байж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө бас нэг тийм олон их олон өнгө биш, дэлгэц өөрөө өнгөтэй, зургууд нь өнгөтэй болчихлоо. Өсөр байдаг. Тэгээд дөрвөлжин болчихдог. Баахан олон дөрвөлжин зургууд болчихдог учраас дөрвөлжин зургаас өрн татгалзаж болж өгвөл энэ зургийг жоохон задгаа байлгах хэрэгтэй сонирхолтой болох юм. Тэгээ ингээ уншуулсныхан дараа та манай ээжийг таних уу гэж нугас ирээд энэ дээр ингээд нэг жижигхэн амьтад ирээд загас ирээд тэгээ шангаа орхонод гүйлдэж очиод та манай ээжийг таних уу гэж асуугаад байдаг. За энэ та нар мэдэх бахтай энэ жижиг ихийг за ангаас бол яст нэлхий ирээд яст нэлхийг очсон чинь танаа ээж цагаан гэдтэй гээд ингээд дараа одоо ингээд галуу ирээд цагаан галуу хонгоос үлдэрээд тэгэхээр танаа ээж чинь ногоон хөрөмтэй бас баг гэж дуугардаг шүү гэдэг ингээд хэлдэг тий. За энэ хамгийн сүүлд нь мэлхий ээж өөрөө өсөрч ирээд за энэ тэгэхээр зэрэг та ягаад биднээс өөр байгаа юм бэ гэдгийгсэн чинь та нар өсөж том болоод надтай адилхан болно гэдгийгсэн. За ингээд энд бол одоо уншуулаад яриулаад за энэ дөр бол интерактив зөндөө хийгдсэн. Тэгээд энэ интерактивын гэртэн хийлгээд явна. Дасгалууд бол янз бүрийн бас энэ мэдсэн зөвлөгийг тэр зэрэг ойлгосон хичээлтэйгээ дандаа л бас яриаг болохгүй. Бас нэг жоохон за одоо энэ дэр бол нэг нууранд ирсэн амттын дараалалаар нь дарааллыг нь хэлээрэй ч гэдэг дарааллыг дугаарлаар ач гэдэг юм. Тэгэхээр нуус эхлээд загас дараа нь ирсэн, бас нэлхий ирсэн. За ингээд цагаан галуу ирсэн гэдэг. За одоо тэр зургийнхын доор үгийн бичээрээ байж болох юм те. За ингээд нэг жоохон бичлэг оруулчих болох юм. За тэгээд одоо яг энэ дасгалууд орж ирэх юм да хүүхдүүдийг яриулах юм бол шангаа хорхоо ямар амтай вэ? За төвшин жоохон ингээд шууд яриад шууд хариулах хэмжээний хүүхдүүд бол шууд энэ үгүүд өгөх хэрэггүй өөртөө зүгээр энэ үг зохиож хэлж болно. За төвшин сул орж ирэх юм бол цагаан толгоос ингээд төвшин сул хүүхдүүд орж ирэх юм бол өгнүүдийн ард нь өгчөөд эдгээр өгүүдээс сонгож тохирох өгөөг нь сонгож хариулаарай гэж хэлж болно. Тэгвэл арай хөнгөн болж байгаа юм л да. Шангаа орхоо тийм амтаал гэдэг ингээд хариулсан юм тийм. Шангаа орхоо ямар сүулттэй вэ? За хариултыг дандаа бүтнээр шангаа орхоо нарийнхан сүулттэй. Энд хүүхдүүд бас өөр үг хэлж болно. Заавал энд загварт баригдах шаардлагагүй. Яг энэ их дээрээ бол ингэж өгсөн учраас энэ хүүхдүүд ихээсээ ингэ хариулах. Шангаа орхоо ямар нүдтэй вэ? Бүлтгэр нүдтэй гэдэг ийм үг гарч ирсэн. Шангаа орхоо ямар толгойтой вэ? Шангаа орхоо том толгойтой. Ингээд бүтэн өгүүлбэрээр хариултаа аваад байх хэрэгтэй. Одоо тэгвэл мэлхий ямар одоо бидтэй вэ ч гэдэг юм уу те? Мэлхий гэцтэй мэлхий ямар хөрөмтэй вэ? За эндээс хүүхдүүд ногоон хөрөмтэй. За Жорж ямар цамцтай вэ гэж асууж болох юм. За зинхэр цамцтай. Жорж ямар гэцтэй вэ? Тэгвэл сүндгэр гэцтэй ч гэдэг нь нэг үгийн баялаг нэгдүүлэх ганц үг оруулж болох юм аа. За ингээд ярианы хичээл дээр бол нэг иймэрхүү хэмжээний өгүүлбэрүүд ингээд хэлээд яриад байж хүүхдүүд бол хэлэх чадвартай болно. За энд live worksheets гэдэг энэ сайт дээр чинь маш их зөвлөд хийгддэг. За би болохоор одоо та нарт энэ боловсроо яасан ч гэсэн ийм хаягууд дээр одоо зарим хичээлүүдийг багш нар өнгөөр үзэхээр тавьчихсан байгаа энэ хаягууд бол дунд түвшин хүртэл хичээлүүд байгаа. За энэ дэр зарим хичээлүүд нь болохоор нэлийн бүр өндөр түвшинд бэлдээд багш нарын төвлөлтөнд бэлдээд одоо студентэр дуу авайн аудио бичлэг энтрийг оруулаад хийсэн зарим хичээлүүд нь байгаа. За энэ хаягаар та нар хичээлүүдийг өнгөө авч хичээлдээ ашиглаж болно. Яа иймэрхүү. За тэгээд энэ дэр бол нэр юм үгээр нь ялгаж яг энэ төвшөнд бол нэг нэр юм үгээр өгүүдийг нь ялгаад бичээрээ хоёр баганд бичээрээ энэ гэсэн иймэрхүү. Одоо үзэж байгаа яг юу үзэж байна те? Энэ ангийн төвшөнд бол нэг иймэрхүү хичээл үзэж байгаа учраас тэр имээр нь ялгараа гэдэг ингээ оруулсан байх жишээний. За энэ дээр би одоо жишээ нь та хэд зааж өгье. За замгийг, загсыг, гидсийг өнгөг гэж ингээ явдаг. За энэ дээр би багш нарт хэлээд өгье. Энэ бол нэлээд энэ дээр бол ингээд эр үгэн дээр ингээд нэг ийм дугуй ингээ хэлчихдэг. Одоо ингээд
Эр үгэн дээр болохоор эхлээд байгаа амархан үгэн дээр ажилладаг юм л да. Одоо ам гэж ингээд нэг амархан үгэн дээр амыг гэх. Тэгээд чих гэхээр чихийг гэхээр нөгөө им үгийн ий чинь дөрвөн шулуун зурлага байдаг тийм. Архтаа дөрвөн зурлагтай. Тэгэхээр ингээ хуруугаа ингэж харуулдаг явчихдаг. Тэгээ нүд гэх нүдийг гэх чих чихийг гэх ингээ явж байсан. Тэгжсэн нөгөө үс гэх үсийг гэх явж яагаад мөрийг гэл ингээ харуулъя. Дараа нь ингээд энийг жоохон үе ингээд хөндрүүлээ 2 3 үетэй болгож болно л да. Хамар гэдэг хамрыг ил одоо хацрыг гэдэг ингээ очиж болно. За юу гэдэг өрдөг өрдөг гэдэг ингээд шууд хуруугаа харуулаа явцгаачдаг. Тэгээ энийг одоо тэр яг цахим хичээл эхлэхэд энийг сургалтандаа нэвтрүүлсэн. Тэгэхээр их дажгүй хүүхдүүд ингээл ажил хийгээл явчихдаг. Маш сайн сурч илээ. Тэгээ энийг хичээл дээр хэрэгжилж болно. Сүүл рүүгээ нэг юу өгчтэй. Сүүл рүүгээ болохоор зүгээр өгнүүд өгөөл ерөөсөө шууд интерактив дээр хариултуудыг сонгоод нөгөө choose гэдэг нэг сонголт өгдөг тий. Тэрэн дээр нь шууд сонгоод ингээл 20 30 үгэн дээр ажиллах чадвартай болонгоо айгүй хурдан сонгоо явчихдаг тийм чадвартай болчихдог. За ингээл засыг ингээд зөв хариултуудыг засыг ингээд шууд хүүхдүүдээр хариулаад тэр нэрийн дуудаа шууд энэ дээр нь хийгээ явчихна. За энэ хичээл дээр бол ингээд дахин давтагдаад байгаа учраас эдгээр амьтдын нэрүүд бол хангалттай их гарцсан байдаг. Одоо хүүхдүүд бүгд энэ амьтдын нэрийг давтаагаад чийжсэн. Ингээд хичээл дээрс ингээд чийжлээд одоо ер нь бол чийжчих байна. Энэ хичээл дээр энийг ангид үзсэн чинь энэ хүүхдүүд ингээд нэрийн бүгд чийжлээд явцсан. Бүгдээ хийдэг болоод гараад ирсэн. Тэгээ интерактив даалгаврууд нь нэлээд тийм маш таталттай хүүхдүүдийн бүгд одоо нэг дүр мөрөөр ингээ хүүхдүүдэд хуваарлаад амжсан гэдэг болохоор тэр нь бол нэлээд таталттай юм. Яа тэгээд за өөр бол бас нэг хэлэх юм байна. Нийтлэг сардж байна. За зөвхөн өөр орн тухайн орныхоо одоо тэр өөр хэлээр ярьж байгаа. Өөр орныхоо Японд байдаг Японд, Германд байдаг юм. Тухайн орныхоо хүүхдийн бүтээлийг бид орчуулж монгол хэл рүүгээ орчуулад хичээл сургалтанд хэрэгжилж байна. За жишээлх юм бол энэ чамаа гэрхийг хүлээж өгнө. Энэ бол нэг Америкийн ихтийн алдартай хүүхдийн ардын дуу юм билээ. Тэгээд She will be coming around the mountain when she comes гэдэг энэ нэртэй дуу байгаа байхгүй. Тэгээд энэ дууг одоо жишээ нь Солонгос агшаал ингээд 17 онд орчуулад оны төгсөлтөн дээр ингээд дуулж байгаа. Тэгээ яг Монгол олгоод тэгээд ингээд хичээл сургалтанд хэрэгжилж болно. Тэгээ ерөнхийдөө бас нэгэн алдартай бүтээлүүдийг ч юм уу тухайн орны хүүхдүүд нь дуулах дуртай тийм юг авчруулах зүгээр юм билээ. Яг энэ дээр нэг сонсгоё. За энэ дээр ингээ янз бүр энд бол нэг айгүй олон яваар дуу. Энэ дээр айгүй энэ бол нэг юм. She'll be coming round the mountain when she comes. She'll be coming round the mountain when she comes. She'll be coming round the mountain, coming round the mountain, coming round the mountain when she comes. Singing I, yippee, yippee, I. Singing I, yippee, yippee, I. Singing I, yippee, I, yippee, I, yippee, yippee, I. Ингээд ийм дууг одоо жишээ нь энийг ингээд яг энэ аян хэлээрээ тэгээд яг одоо чамаг одоо гэдэг чамаг уулдаваад ирэхийг хүлээж байна. Чамаг уулдаваад ирэхийг хүлээж байна. Чамаг уулдаваад ирэхийг хүлээж байна гэж яг ингээ монгол болгочихж байгаа байхгүй. Тэгээд энэ бол ингээ чамааг уулдаваад ирэхийг хүлээж байна гэчгээд чамааг уулдаваад ирэхийг гээд ингээд үг нь хасагдаад доош яваад байдаг учраас хүүхдүүд маш хурдан сурдаг юм билээ.
Тэгэнгүүт нь одоо хамгийн сүүлд бүгдээр тойрон алгаа ташаад бүжгэлцгээе. Бүгдээр тойрон алгаа ташаад бүжгэлцгээе. Бүгдээр тойрон алгаа ташаад тойрон алгаа ташаад тойрон алгаа ташаад бүжгэлцгээе гэхээр бүгдүүд юм тойрон бүжиг энэ төр хийгээд хөдөлгөөнтэй болгоод энэ дуугаа бас тэгээд дуулчихдаг. Иймэрхүү төрлийн гадаад хэлнээсээ бас орчуулж хичээл сургалтандаа авч хэрэглэх юм зүйлүүд бас байж байхад их зүгээр. За одоо өөрийнхөө энэ эхлээ сурцгай 2 ном байгаа. Энэ номн дээр бол ерөнхийдөө агуулга нь нэрийн хувьдлыг тэр чигээр нь оруулсан байдаг. Жинхэнэ нэрийн олон тоо тий алгад хамаатуулах за тэгээд ихтер ажиллах хичээл болгоны жижиг эхүүдтэй тэр эхүүдийг яаж ажилуулах вэ гэдэг бол хүүхдүүдийн төвшин болоод машин одоо өөрийн чадвараас хийх шалтгаална. За энэ дээр миний хувьд нэг муур эмэгтэй гэдэг нэг эхийг яаж янз бүрийн төвшөнд яаж заасан бэ гэдэг нэг юм туршлагыг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодсон. За энд бол ингээд муур эмэгтэй гэдэг нэг их байгаа. За ингээд энд нэг нэгэн үзэгдлэн дээр мууртайгаа амьдардаг байжээ. Муур нь үнэхээр хайр татам тул хэрвээ чи эмэгтэй хүн байсан бол би чамтай л гэрлэгсэн гэж хүслээ шивнэжээ. Гэт ингээд энэ дээр зураг өгөхгүй байж болно. Одоо үнцгий агсан төвшний хүүхдүүдээр зургийг өгөхгүйгээр ингээд шууд уншуулаад яриулж болно. За цааш нь түүний хүслийг дурлалын тэнгэр сонсон уярч муурыг эмэгтэй хүн болгон хувирчээ. Тэр муур эмэгтэйтэй гэрлэж жаргалтаа сайхан амьдарч байлаа. Ингээд гэрлэлцсэн. Нэгэн шөнө үзэсгэлэнт эмэгтэй орныхоо өмнө сууж байтал өрөөнд нь булган ороод ирчээ. За ингээд энэ хүртэл хийж болох юм. За ингээд агсан төвшингөөс дээшээ ч юм уу дундаас нэлийн дээшээ агсан гүнзгий төвшөнд ороод ирэхээр энэ хүртэл хийлэгчээд үлгэрийн төгсгөдөг та нар өөрсдөө хий гэдэг ийм одоо маягаар хийж болох юм. Үлгэрийн төгсгөдөг өөрсдөө зохио. Ингээд одоо муур ороод ирсэн чинь цааш нь яасан бэ? Яасан байж болох уу? Гэт ингээд хийлгэж байгаа. За хүүхдүүд энэ дээр янз бүрээр үлгэрийг төгсгдөг. Зарим нь их сонирхолтой төгсөн, зарим бүр ингээд зохиол шиг ингээд бичээ явчихдаг. Янз бүрийн ер нь л хүүхдүүдийн өөрийнх нь ярианы төвшин, үгийн баялаг хэрэгнээр тэрнээс шалтгаалаад юм төвшингээр хийн. За ер нь жоохон агсан төвшингийн хүүхдүүд бол анханасаа өгтөө дарааллыг нь бас алдагдуулаад өгчөөд уншингаа зөв дараалалд оруулаад утгын яри гэдэг юм бол бас нэгэн жоохон хүндрэн тийм ээ. Тэгэхээр бүр том хүүхдүүдэд бас зааж үзчихсэн. Том хүүхдүүдэд болохоор энэ бол яг цааш нь төгсөгчөөд эхийн найруулгын ямар хэв маяг вэ? Энэ бол яг ингээд дараалалтаа үйл явдлын дараалалтаа хүүрнэмж их байсан. Тэгээд энэ эхийг эхийн ямар хэв маяг руу шилжүүлэх юм бол одоо юу яах вэ? Одоо ургаж шилжүүлэх юм бол илүү тохиромжтой байж гэдэг юм ингээд арай өөр маягаар бас тэгээд зааж болж илээ. 16 15 та хүүхдүүдэд бас тэгээд заасан. Сонирхолтой. Хүүхдүүд асуудал дэвшүүлж ирээд их айтайхан бас хичээл болохоор яг 5 дугаар ангийн хүүхдүүдэд бас зааж үзчихсэн. Тэгэхээр 5 дугаар ангийн хүүхдүүд бол энэ одоосын сургуулийн хүүхдүүд бол нөгөө Монголда байгаа болохоор үгийн утга мэдэхгүй гэсэн юм асуудал байхгүй. Шууд энэ нөгөө төгсгөж байна. Шууд ингээд төгсгөл хийгээд маш сонирхолтойгоор тэр төгсгөлөө яриад хичээл нь яг энэ дээр нь дуусчихдаг. Яг энэ дээр ирээд одоо үлгэрийг дуусгахгүйгээр гэртээ төгсгөлийг хий гэдэг юм эсвэл ганц хоёр хүүхдийн төгсгөл хийснийг уншуулчихад яг хичээлийн хонх дуурахаар тааруулж ингээд яг сонирхолтой дээр хичээлийн анзаараа тасалчиж байгаа юм да. Тэгэхээр хүүхдүүд ямар хөлөөд ивсэн хонх дуурчлаа ингээд үлдчих жишээний. Тэгээ дараа нь орж ирэхэд яг бүх хүүхдүүдийн давхар хийсэн байж байгаа. Жишээний. За онлайнаар манай гадаадаас орж ирж байгаа хүүхдүүд болохоор ингээд төгсгөл зарим бүлэгт нь ингээд төгсгөл хийгээд заримд нь бол бүтэн уншуулаад арай дунд төвшөндөө бол бүтэн уншуулаа ярьцуулаад янз бүрийн байдлаар хүүхдийн төвшөнд нь тохируулж зааж болно. За ингээд нөгөө үзэсгэлэнт эмэгтэй ингээд байж хулгай ороод ирсэн. За тэгээд эмэгтэй гар өвдгөө хөвөн мирааж хулган руу ухсхийн өсөрч түүнийг эдхийг нөхөр нь хараад ихэд зочирчээ. Одоо нөгөө муур угаасаа муур байсан юм болохоор зэрэг байгалийн зэн сөвнгороо тэр муур нь болгоныг авч идчихсэн. За ингээд нөхөр цочирдоод дурлалын тэнгэр энэ болсон үйл явдлыг хараад эмэгтэйг дахин муур олгоод өргөчжээ. За энэ зурган дээр эмэгтэй муурлуу ингэж шилжиж байгаа, өргөж байгаа. Энэ зураг нь цаана энэ дурлалын тэнгэр. Яа ингээд
тэрээр би бүх амьтны гадаад төрхийг өөрчилж чадна. Харин дотоод чанарыг нь өөрчлөх ёстой юм байна гэмээр юмсан. За ингээд дурлалын тэнгэр дотоод чанарыг өөрчлөх ёстой юм байна. Гадаад талыг хичнээн өөрчилсөн ч гэсэн одоо муурал муураараа л байдаг юм байна. Энэ санааг хэлж байгаагаа санаа үлгэрээ. Ингээд энэ дээр одоо янз бүрийн асуудал дэвшүүлж ярьсан. За маш дунд төвшний хүүхдүүдэд бол би болохоор номдоо нэг манай хүүхдүүд нэг үйл явдлыг алдагдуулаад өгсөн оруулаад үйл явдлыг зөв дараалалт нь оруулаарай гэж яг уншчихаа дараа нь нэг үйл явдлыг зөв дараалалт оруулахаар ингэж өгсөн байна. За энэ бол жоохон хөндрүүлээд янз бүрийн байдлаар зааж болох юм. За энэ дээр бол ингээд дараалал алдагдуулсан өгсөн байгаа. За нэг бүлэг дээр ингээд дараалал алдагдуулаад бас ингээд зааж өгсөн. За ингээд заахад дараа нь энийг зөв дараалалт дээр ярилцж байгаа дараа зөв дараалалт оруулаа. За дараагийнх нь хэсэг бол нөгөө дээш одоо агсан төвшин ч юм уу дундаас дээш төвшин дунд төвшин өнтөрт бол ингээд заагдж байгаа юм. За жишээ нь үүдүүгийн ирээдүйн цагийн нөхцөлийг яаж хэрэглэх вэ гэх юм иймэрхүү хичээлүүд бас явагдах юм. За энэ дээр ингээд үйл өгнүүдээ уншуулаад хүүхдүүдээр ингээд уншуулаад үйл өгнүүдээ ямар утгатай гэдгийг бас ингээд зургаар харуулчихсан. За ингээ үйл өгнүүдээ ингээд харуулж энэ бол ингээд агсан төвшөндөө бас явж л юм. Үгүүд чи хөнгөрөөл нууданд авирах тэмцээнд оролцох ч гэдэг юм уу. Энэ бол ингээд үг бол энэ төвшний хүүхдүүдтэй л тохирсон юм дунд чадны ч юм уу те. Анхан дундаас дээшээ гарсан чадны ч юм уу. Тэр тухайн зааж байгаа ингээд төвшөндөө л тааруулаад үгээс огч. За тэгчээд энэ дээр ирээдүйн цагийн нөхцөлийг нь яаж явах вэ? За жишээ нь өг нь нэг гэгүүлэгчүүд төгсөн бол шууд засагдаал явна. Бүсрэн бод нэг гэгүүлэгчээр төгссөн учраас ингээд явна. Нэг гэгүүлэгчээр төгссөн үгэн дээр ирээдүйн цагийн утгатай нааны ноо нөхцөл шууд залгаж ичдэг гэдэг. Ингээд шууд дүрсэн энэ дээр хүүхдүүд ингээд ажиллаа явчихна. За энэ одоо картын аргач юм. Одоо юу ч гэмээр мэдгүй би ингээд заацсан. Заачтыг. За тэгэнгүүт нь одоо энэ хүүхдүүд ингээд харж байгаа. За та нар анзаарч байгаа энэ дээр хэдэн гэгүүлэгчээр төгссөн байна вэ гэж санаа өгөхгүй бол салахгүй. Тэгэнгүүт энэ дээр ингээд хүүхдүүд хоёр гэгүүлэгчээр төгссөн гэдэг ингээд ганц хоёр үгэн дээр харуулчих. Энэ дээр ингээд нэг гэгүүлэгчээр шууд залгаж ирсэн шүү гэж санаж. Нөгөө хоёр гэгүүлэгчээр төгссөн бол яадаг вүлээ. Тэгэхээр нөгөө нааны ногийнхөө өмнө ингээд заавал их шиг бичдэг. Заавал их шиг аав шүү гэж. Тэгвэл сонсно гэдэг рог юм бас арай өөр өнгөрөхчих. За арчин гэвэл одоо энэ дээр хүүхдүүд арчаана гэждэг. Эгийн дунд жичи иш байх юм бол бас арай өөр үүдэг шүү. Нөгөө нааны ногийнхөө өмнө и авдаг шүү гэж сануулчих хэрэгтэй. За ингээд давтан, чимхэн, үнсэн, уншин. Ингээд нөгөө үйл ирээдүйн цагийг заахта дүрм нь бас нэг дүрм гэж заахгүй. Тэгвэл ер нь бол дүрм нь ингээд давхар заагдчихдаг л. Тэгээд дасгал нь их гоё орох хэрэгтэй л дээ. Дасгалыг маш сайн хийх хэрэгтэй. Дасгалын хөнгөнөөс хөндрүүлээд их сонирхолтойгоор хийж байна. За энэ дэр би нөгөө дандаа ярианы хичээл гэсэн учраас дасгал оруулаагүй. За ингээд дээшээ нөгөө төвшин ахихад ирэхээр зэрэг олон цагаас салгаа заацсан. За энэ эхлээс орсон хоёр номон дээр бол цагуудыг дандаа салгаа дасгалуудтай 6 дасгалтайгаар оруулсан байгаа. Дээшний ангиуд нь олон цагууд орохороо зэрэг одоо цаг байнга үлдэх, одоо цаг өнгөрсөн цаг, ирээдүйн цаг гэдэг юм олон цагууд орохороо түүнийг яаж харьцуулж заах вэ гэж нэг юм хичээл байж болох юм. Би болохоор нэг өнгөрсөн жил нэг зураг өгчөөд одоо жишээ нь шууданч ачаа зөө гэдэг өгчөөд тэрийг ингээ хувиргасан. Энэ жил бас тэрийг хийсэн. Тэгсэн чинь шууданч ачаа зөө гэдэг юм. Тэгэхээр ачаа гэдгээ хувиргаад байсан юм. Үгээ мэдэхгүй учраас ачаа гэдэг үгээ мэдэхгүй. Тэр хүүхдүүд ачаалав, ачаасан, ачаалдаггүй гэл ингээл ачаа гэдгээ хувиргаад идэг юм лээ. Тэгэхээр зэрэг одоо нөгөө үйл өгүүдийг ингэж зургаар өгөж сайн чийжлэл тогтоолохгүй үйл үгээ мэдэхгүй. Тийм учраас тэр төвшөнгө давтсан тэр шатаа архицсан бол дараа нь одоо яг ийм шатаа ээж болох юм л та. Тэгэд эдгээр хооронд нь харьцуулаад бас ингэ харуулж болох юм л та. За ингээл байнга үлдэх одоо цаг нь асуухан тий тэр одоо батлах буюу хөөрнөх өгөөсөх өгүүлбэрт яаж хэлбэрчдгүү гэдгийг ингээ бас нэг харуулаад харьцуулаад нэг ингээ заагаад үзсэн. Сая одоо бас дандаа л ингэж харьцуулж заадлаа л да. Тэгэхэд болж лээ. За ингээд харьцуулаад заачаад дараа нь одоо ингээд хүүхдүүдээр хийлгэхдээ жишээ нэг юм зураг өгчөж байгаа юм л да. Тэгэнгүүт нь за одоо та нар ингээд 1 2 3 4 гэсэн тооноос дурын тоогоо сонгоороо гэдэг ингээд өгчхөр одоо ингээд хүүхдүүдийг чи одоо цаг бол чи өнгөрсөн цаг бол гэхэрч их хатуу
Тийм учраас хүүхдүүдийг за ингээд тоо сонгороо гэж байна. Тэнгүүт одоо юу гэдэг тунгаа бигрэмаа одоо би 2-ыг сонгоч гэдэг юм уу, би 3-ыг сонгоё гэдэг одоо хүүхдүүд өөр өөрхөө дуртай тоогоо сонгоч. Тэгэнгүүт нь нэгийг сонгосон хүүхдүүд одоо цаг шүү, 2-ыг сонгосон ирээдүйн цаг шүү, 3-ыг сонгосон өнгөрсөн цаг шүү, 4-ыг сонгосон байнгут одоо цаг шүү гэд ингээд нөгөө өгөө хуурах юм л та. Өгүүлбэрийг ингээд энэ цагууд дээр хургуулах гэдэг байгаа л та. Тэгэнгүүт нөгөө ачаа шуудан ч зөө гэсэн юм өгнөд өгчөж байгаа. За тэгээд энэ ганцхан энэ өгүүлбэрийг л одоо хүүхдүүд хургаад бичээд байгаа юм. Ерөнхийдөө хургаж сурмаа л гэсэн. За тэгээд эдгээр нь бол хангалттай их интерактивтай. Интерактивгүй хичээл байх. Ер нь маш их интерактив хийсэн л дээ. Интерактивгүй болохоор л нөгөө сонсголгүй тэгээд яг өөр даалгаварт нь ингээ хийчихдэг. Тэгээд гадаадын хүүхдүүд их монгол хэлний хичээл цаг гаргадаггүй. Юм цагч баг байдаггүй учраас болж өгөл интерактивтэй эсвэл зөвхөн нөгөө нөхцөлийг нөхдөг ч юм уу тийм маягаар өгөхгүй яг энэ хуулан бичдэг энэ төр даалгавар их өгчхөр эцэгчүүд бас тийм их дуртай биш үү. За тэгээд нөгөө одоо бол манай тагтаа хоёрын чи яг хийж байгаа л да. Ингээд л даалгаврыг ингээд өгсөн. Тэгээ энэ бол ингээд цаасан дээр PDF материалын өгчөд зүгээр энэ J байна уу гэж ингээдхээ гэдэг энэ дандаа энэ нөхцөлийг ингэж нөхөх хэрэгтэй байсан байхгүй. Энэ үг болохоор бүр ингээд дуулаад бичсэн бүгдийн баабыг ингээд хуулж бичиж явуулсан байх жишээ. Тэгээ яг хүүхдүүд ингээд сурчлаа, сайн сурчлаа ингээд байгаа гэсэн. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү тэгэл одоо хүүхдүүдийг яг ер нь өвчин төвшнгөөс л харталч нэг ой. За ингээд ерөнхийдөө ярих юм зүйл дуусна. Одоо би та нарт ялцгаад яг бичлэгийг яаж ер нь тэр цагаан бичлэгийг асуугаад байсан багшаар яаж энэ хүүхдүүдийг ингэж гоё бичиж сургаад байгаа юм бэ гэж асуусан нөгөө шведийн ихтэй багш нар. Тэгээд 3 багшлаа асуусан байсан. За би тэрийн та нарт ч гэсэн нэг боломж олцсон дээр бас сайн тайлбарлаад яг яаж зааж байгаагаа бас харуулъя. За ингээд ерөнхийдөө энэ за миний имэйл хаяг энэ дээр байна. Холбогдох утасны дугаар энэ байна. За ерөнхийдөө энэ миний хэлэхээр ерөнхийдөө болж байна. Одоо нөгөө би та нарт бичлэг энэ төр харуулаад ирхий. За ерөнхийдөө хэлэх ярих юм бол эсэндээ болж байна. Энийг бичиж тааж байгаа. За одоо тэр нөгөө цагаан толгойн тэр өгөн дээр бичлэг яаж сургаад байгаа юм бэ гэж багш нар асуусан. Тэрийг бас нэг харуулъя. За ерөнхийдөө нэг марчаахан интерес бичлэгүүд бол бага ангийн багш нарын тэр нэг авиануудыг холбосон бичлэг энэ маш их байгаа. Олдноо бид нар тэрийг ингээд хичээлдээ зөндөө хэрэглэж болж байгаа. Тэгээд нөгөө ингээл нэг хараал хүн айгуу хүн болж муу байна. Өөсөн тэгээд яагаад тэгээд тогтхон муу байгаад гэдгийг тэгэхээр зэрэг зөв хараал нэг ингээд өнгөрчдөг. Хараад өнгөрдөг учраас хүүхдүүд дараагийн хичээл дээр ихтэй тэр энтрийг буруу харуулж очиад байхыг бодоход тогтцгүй байгаад байгаа юм болов уу гэж бодсон. Тэгэхээр зэрэг ер нь бол заахтаа одоо яг ингээд энэ үсэг гэж заалаа гэж тэгэхэд нэг дуудлагаа заачгаад дараа нь нөгөө яаж аваад холбож гинөө гэдгийг л их сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй байгаа юм л да. Тэгээд одоо энэ бичгтээ ингээд ингэж нэг 3 хуваад юм аа би. Тэгвэл ер нь бол энэ доороос одоо жишээ нь дугуйлж ихсэн уурт налуу шулуун зоглог гэж ингээд лаавна. Доороос ингэж авчих. Тэгээд одоо юу гэдэг орхицтой уурт шулуун зурлаг гэж яваад энэ доор энэ шугам дээр ирээд үнсэн шугам дээр ирж иж тийш ингээд яг энэ шугам дээр аваач явж байгаа. За эндээс ингээд уурт шулуун зурлаг гэж ингээд явж байгаа дээш. За одоо гараа битгий салгаараа ингээд явж ич чинь доор энэ явж энэ доор ингээд орхицтой уурт шулуун налуу зурлаг ингэж ирэхээр юм үсгийн дүрс гарч байгаа байхгүй. Тэгээд энэ эсэг гэдэг бол одоо бидний амнаас гарч байгаа, тэрүүшгээс гарч байгаа хий аваад энэ дүрсээр ингэж харуулж байгаа юм аа гэдгийг ихсэн ойлгохгүй. Нэг бичин гэдэг айгүй хүнд гэдэг юм ойлголт төрчихсөн юм шиг байна. Тэгэхээр уг нь бол бичиж сургах тэр зөв бичгийн дүрм заах уг нь ивэ олчвол маш амархан. Тэгээд энд ингээд одоо манай хүүхдүүд гэж бичтэй эн чинь ингээд хайдаг байхгүй манай хүүхдүүд бол тэгэнгүүт чинь би энийг ингээд 3 хуваа та нар чинь ингээд хүний 3 хуваа гэж ингээд заадаг байхгүй. Тэгээд ингээд зарчдаг.
Тэгэхгүй бол ингээд заачаад тэгвэл энэ дээр аваач хаяхаар ч л буруу болчиход байна шүү. Тэгээд ингээд тэнгүүт одоо та нар дээр орхицоо ингээд заавал хийж орхоо. Энэ дээр аваачиж орхиороо. Дараагийн үсэг чи ингээд холбогдсон шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгээд ингээд 3 удаа бичүүлдэг байхгүй юу? Нэг үсгийг. Гэтэ ингээд хүүхдүүд ингээд за одоо та нарт харуулъя. Ийм үсгээ бас ялгаа байхгүй ингээд 3 явуулчих жаа. За ингээд доотлох нь энэ шугамаас ийг. За ингээд өгүүлж ихсэн богино налуу шулуун зурлаг гэж явж байна. Орхицтой богино шулуун, богино зурлаг. За ингээд дахиад орхицтой богино зурлаг гэдэг ингээд явж байгаа. Тэгэхээр зэрэг одоо ингээд энэний зайн их, энэний зайн ингээд баг харагддаг байхгүй. За тэгээд ингээд сайн тайлбарлаж хэлээгүй бол ингээд багшийг ингээд тайлбарлачаад дараа нь ингээд харахын хооронд за үзүүлэр гэхээ хооронд юу ингээд ирээчээд ингээд баахан юм ингээд хачин өмдөө дотоод татцсан юм шиг ийм баахан юмнууд бичээд тавьчихад харагддаг байхгүй юу. Тэнгүүт нь ингээд айгүй сэтгэл хөдлөлтөөр ингээд ахтар дураад харуулцдаг учраас анханасаа энэ дээр цагаан толгой дээр бол сэтгэл хөдлөлөө жоохон даах хэрэгтэй. Тэр 5 дугаартай анги хичээл дээр маш сэтгэл хөдлөлтөө заахар хэрэгтэй юм билээ. Тэгээд цагаан толгой дээр тэхгүй за одоо маш анхааралтай 3 бичээрээ битээ 10 20 ахтар хичээрээ гэж их сайн бодож болгоод хичээрээ гэж. Тэг яагаад ингээд 3 удаа бичүүлээд ийд юм бэ гэдгийг одоо ингээд хэлэх гээд байна. Тэгэхээр нэг биччихээр ингээд 2 биччихээр ингээд хүүхдүүдийг хань чадхаа байждаг. Энэ хүүхдүүд ч одоо үсэг хоорондын үг хоорондын зайгаа зөв авч чадаад байгаа мó чадахгүй байгаа мó гэж багшийн чадхаа байждаг. Ингээд 3 ингээд бичүүлчихээр зэрэг би тэдрийг ингээд хянаад байгаа байхгүй юу. За тэгэнгүүт ингээд ам гэж бичих юм бол ингээд зайгаа зөв авч яах нүгэ ингээд харцдаг. Ингээд харуулцдаг. Тэгэхгүй болохоор амаа гэд ингээд харуулахгүй байхаар зэрэг одоо жишээ нь хүүхдэд чи ерөөсөө энэ хоорондын эхний үг дараагийн үг хооронд маш богино зай авснаа энэ хоёр үгийн хооронд нэг урт зай энэ төр аваа бичдэг хүүхдүүд байдаг байхгүй юу. Тэгэхээр цагаан толгойд үгстэй хэрнээ ингээ үгээ ерөөсөө шугамд одоо энэ мөрөндөө зөв бичиж чадахгүй те энэ зөндөө тийм хүүхдүүд авч ирдэг. Тийм учраас анханасаа заахтаа зөв заамаар юм байлээ гэж би ойлгож авсан. Олон жил цагаан толгой заахаар бас тэгж л ойлгохоор юм байлээ. Тэгээд нөгөө бас нэг асуудал гарсан надад их хэцүү нөгөө би чинь бас нөгөө төрсийг ингээд наадаг ийм үсгийг хичээлдээ хэрэгжилжсэн байхгүй ихэнх үедээ. Тэгэд ингээ уншуулж ирсэн. Ингээд уншуулаад хаваармар гэж ингээ уншуулж ирсэн чинь нөгөө жоохон нэг 6 хагастай юмнууд чи үгийн дунд үсэг чинь томоор хичээд ихэлсэн. Тэгэнгүүт бас болохоо хэлж байгаа юм даа. Чи нөгөө дандаа том үсгүүдтэй. Жижиг үсэг байхгүй энэ юмнууд чинь наадаг үсгүүд чинь дандаа том үсгүүдтэй. Тэнгүүд нөгөө жижиг үсэг байхгүй болохоор нөгөө жаахан хөвгтөр чи ойлгохгүй юм байна. Эний чи ингээд томоор ичдэг гэдэг ингээ ойлгох юм байна л та. Тэгээ нөгөөх нь ойлгуулсанд бол энэ хүүхдүүдийг ингэмэр юм байна гэж нэг юм бодож авч байгаа. Энэ тестүүдийг аягүй хийлгдэг болсон да. Онлайн юун дээр презентацийн дээр л аягүй хийлгээд тачигт л ингээд зөв бурууг шууд төлөөлээл энэ зөв гарахаар наалах тассан юм гарч ирэл ингээд тэгээд бэлдээл хэлбэлчдэг л дээ. Презентацийн чи угаасаа одоо эндаа авшаа саранхуу гонгон мөнгөч одоо айхтар гоё презентацийн хийдэг багш нар эндээ авштай манай гадаадын багш нар чи одоо тэр юу та нар өдөөл баашмаар ороод тэр зочин багшаар зааж байсан багш нарын хичээлийг үзэх юм бол тэгвэл хачин гоё заадаг багш нар чи их байгаа шүү. Тэр багш нарын хичээлүүдийг сайн хараараа нөгөө туршлага багтаа шинээр эхэлж байгаа багш нар нь ялангуяа. Тэгээ ингээд л одоо 2А томоор том А жижиг А том А энэ төр гэл ингэж өгүүлээд нөгөө зөв бургууг нь хийдэг тестүүдийг бас оруулж өгөх хэрэгтэй юм билээ. За тэгээд энэ нэг үсэг үзэхээрээ зэрэг эхний 3 гүйгүүлэгч үсгийг их сайн зааж ижил авиагаа ерөн цаашаа сайн ойлгоод эхний 3 үсэг дээр авиа ерөн таарахын хүүхдүүд нь тэгсгээд ботууд бөлмөг орчих юм бол тэгэл цагаан толгоос цаашаа явахгүй. Тэгэхээр зэрэг нөгөө А үсэг ингээ бичээ сураад би ингээ марчаахаа дээрээс тэр бичгэлийг ингэж зааж исэн чинь 2 3 үсгийн дурлаг буруу ороод ирэхээр бас болчихсон байхгүй. Тэгээд ингээ А үсэг ингээ дурангууд жижиг А ингээ төгсгөл нь энэ дээр байж идэх чинь ийм үсгийн эхлэл энэ дээрээс орж ирээд тэгээд нөгөө дугуулж ихэлсэн богино шулуун зурлаг орхицтой богино шулуун зурлагууд чинь орж ирээд тэгээд энэ дээр ингээ төгсөнгүүт энд ингээ төгсөж байгаа. За одоо ингээ харж байгаа яг ийм харалтаа гэж дотроо бодож хийгээрээ энэ төр гээд бүр нэлээ юм болж иж зөв гой сайхан бичүүл сургадаг байхгүй юу? Одоо манай зэхүү бас манай онлайн 5 хавтаа болоод одоо маш гоё ирчиж байгаа. Тэгээд ингэж сургадаг.
Тэгэнгүүт энэ үсэг чинь налалтууд нь гэж нэг наалж өгөхгүй эсвэл ингээд мөрөө хооронд ингээд шууд шахацдаг хөвгүүд. Ингээд зай авахгүй шууд ингээд бичээд идэг хөвгүүд бас байдаг. Тэгэнгүүт энийг нөгөө элемент дэвтэр анханаас нь ингээд өгчдөг л дөө. Тэгэнгүүт миний цагаан номон дээр зөрүүд ингээд цагаан анх би чинь заахад бас яг л ийм асуудалтай байсан учраас номон дээр нь ингээд хэсгийг оруулаад калкин дээр нь шууд бичүүлгээр оруулсан шүү дээ. Хатуу калкин дээр шууд дараалж өчтдөг. Тэгээд номын төрүүлээ тараага өгчдөг. Тэгэл энэ дээр чинь даргуулж өчүүлээд цагаан толгой төгсгөл бүр жирийсэн бүгд нэг жилхүүчтэй болгоод гаргаад авдаг шүү. Тэгээд их л ажиллагаатай. Ер нь тэгээд цагаан толгой ангил маш их ажиллагаатай юм билээ. Тэгээд их л юм шинээр сэдэж хичээлийг сонирхолтой яаж заах вэ? Тэгээд их олон зөвлөдүүдийг шинээр сэдэж тэгээд хичээл сургалтаа өнөختөө сайхан болохын тулд явмаар юм байлээ. За тэгээд дээшээ бүр өшөө хөндрөх юм бол аман тестүүд бас орж иж болно. За жишээ нь одоо тэр цэнцэрэн гавьяат багшийн чинь бодит чадвар гэдэг ном чинь 2000 онд лөө Монгол Улсын сургалтын нэвтэрж ирсэн. Тэр одооалтар миний сургалтанд хэрэглэгддэг. Тэгээд тэндээс маш гол сонирхолтой эрхүүдийг авчаад нөгөө шууд хариултуудыг нь А, Б, В, Г гэдэг хүүхдүүдээр А4-ийн цаасыг 4 хуваагаад А, Б, В, Г гэдэг ингээд томоор бичүүлчихдэг байхгүй юу. Тэнгүүт ингээд зөв хариултыг шууд сонсох болтой. За нэг анх хийж явахдаа айгу жаахан сэдв аваад жаахан ингэж хүүхдүүдийг жоохон сургаж нэг дадлагжуулж авах хэрэгтэй. Тэгээд нэг дадлагдсан хойно нь жоохон хөндрүүлээл дээшээ нэ тэгж явах хэрэгтэй. Огт хийж үзээгүй хүүхдүүд бас ингээд бичиж аваад сонсож чадахгүй сонсож явахдаа тэмдэглэж барьж авах гал энэ төр янз бүр болдог. Тэгэхээр анхнаас нь тэгээ сургамаар юм билээ. Тэгэл одоо жишээ нь нохоо зээх махчин амтан. Тэр хулган зурмнаас ахуулаад бор бөрөөс хөдөр заримдаа буг хүртэл барьж идэнгээч тийм атлаа биеийн хариугүй жижигхэн бас дэндүү тэмнэхий амтан. Нохоо зээх үнэт сайхан өстэй амтан боловч анчид түүнийг агнах тийм ч дуртай бишээ. Тэд анч нохоогоо бол өөр тийш нь зөвлөөлөхгүй. Учир нь дахиад ирсэн амтны өөдөөс зээх шургаж унтлан унгадаг. Түүний унгасан газрын цас шаралсан байдаг. Үнэр нь дэндүү ой гутам тул ямар ч сайн анч нохоо зээхэд дууснаас хойш амтны хойноос наасгнаж давих хаан болтол хаширдаг юм. Тэгвэл буудаж болохгүй юу? Гэвч анчид бас л буудах дургүй. Тэр буудахтаа тулбал ёстой ган хийх аваа гаргалгүй нам буудах хэрэгтэй. Өчүүхэн л амь алдвал сүйдтэй юм болно. Яагаад гэвэл буудуулсан зээх тэр дороо өгөхгүй бол жигтэйхэн чанга чарлан уйлдаг. Уйлах дуу нь яг л эрх хүүхдийн нялх хонгор дуу. Бүр ээрэн чарлан уйлна. Зээх биш нохоо охиноо буудчихгүй гэж аймаар адилхан дуугарна. Энэ дуунаас нь залхаж элгэн нэмтэрч зүрхэн шимширсэн анчин ир дахиад амтан руу буу шагаах гэж бараг байдаггүй гинэ. Тэгэнгүүт одоо хариултыг зээхийг яагаад нохоогоор агандгүй вэ? А. Хүүхэд шиг уйлдаг учраас. Б. Хурдан учраас. В. Муухай унгадаг учраас. Г. Чангаар уйлдаг учраас. За хариултуудыг өргөөрөө гэдэг ингээд зэрэг өргүүлдэг. Тэгэнгүүт хүүхдүүд вэ муухай унгадаг учраас гэдэг. Тэгвэл нохоо зээх яагаад чангаар чарлан уйлдаг вэ? А. Буудуулснаас. Б. Шархацснаас. В. Цочсноос. Г. Аваа гарснаас. За зөв хариултыг өргөөрөө гэдэг. 1 2 3 гингүүт өргүүлээд байна тий. Тэгэнгүүт нь нөгөө хүүхдүүд болохоор зарим хүүхдүүд чинь буудуулснаас гэдэг ингээд ойлгоогүй учраас буудуулснаас гэдэг ингээд сонгож болно. Шархацснаас гэвэл зөв сонголт. Тэгэд яагаад чарлаад уйлаад идэг вэ гэвэл буудуулснаас биш ээ. Алаагүй бүрөө жинкний одоо бүр амийн бүр одоо стад нэр ган хийх аваа гаргалгүй тэгж буудаж чадахгүй бол шархацдаг. Шархадах юм бол тэр нэг муухай охиноо буудчихгүй гэмээр айхтар уйлдаг учраас амжид зүрхшээдэг гэдгийг л ойлгоогүй. Учраас буруу сонголт явуулж байна. Тэгэхээр ийм хөндрүүлсэн текстүүд бол тэр гүнзгий анги ингээд хийж болно. Анчид яагаад нохоо зээхийг агнах дургүй вэ? А. Өсмөдтэй учраас. Б. Өөдөөс нь унгадаг учраас. В. Тэр дороо өвтгөө учраас. Г. Шархатууд уйлдаг учраас гэдэг юм. Тэнгүүт нь хүүхдүүд яг төвшин сайн өндөр төвшний хүүхдүүдэд одоо ерөөсөө шууд хариултыг өгөөд за мэдээж энэ төвшин төрөхгүй бол тэр ийм төвшний зүйлийг багш багаас нь нийлгэмэр юм байлээ. Бас тэр цагаан толгойд ингээд дандаа нэг харуулж уншуулдаг гэдэг байхгүй. Би чи ихэндээ бас цахимаар орохдоо туршлаган дутагдаад цахимаар ингэж харуулж уншуулаа сургаад байсан чи сүүл рүүгээ нөгөө анхан дунд үлдэгт орсон чинь нөгөө ингээд сонсож чадахгүй. Одоо бид нар ингээд нүдтэй ажилдаг чихтэй ажилтгүй болцсон юм байна гэж би өөртөө дүгнэлт хийсэн. Тэгэнгүүт нь би нөгөө дараа сүүлийн цагаан толгой ангиудыг болохоор
сонсгол ингээл нэлээсээ оруулдаг болгож байгаа. Тэгээд жижигхэн юмыг сонсгочоод дараа нь нөгөө зөв хариултуудыг авдаг юм жоохон ч гэсэн өгүүлбэр ч гэсэн сонсгодог. Тэгэхээр бичүүлээ сургацсан хүүхдүүд дараа өнгөрсөн жилийн тэрний урд жилийн цахим ангийн хүүхд чинь ингээд дандаа бичүүлдэг нь их байсан юм билээ миний харж уншуулдаг материалуудаа их хөгжсөн юм байна одоо бодоход. Тэгсэн тэр хүүхдүүд харж уншсаар байгаа сурцсан чинь дараа анхан дунд чат руу орсон чинь харж уншаад ойлгоод ингээ яриад идэг. Харахгүй сонсонгууд юу ч ойлгохгүй ганц хоёр бүр айгүй их хөндөжүүлээ. Бүр ингээд уурлаад бухимдаад. Тэгээд нөгөө материалыг нь харуулахаар инээгээд харж уншаад бүр баярлаад. Тэгэхээр нөгөө чихэн ажиллагаа байгаад нүдний ажилд үлдсэн юм байна гэж ойлгосон. Тэгэхээр одоо бид ер нь сонсголоос эхлэмээр юм билээ. Цагаан толгой дээр ч гэсэн тэгээд хоош нь дандаа сонсголтой тэгж хийгдэх дасгалууд маш их гоё яаж хүүхдүүдэд хүргэхээр энэ дасгалуудыг хийх үү гэж их сайн бодож боловсруулж хиймээр санагдсан. За тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү зөвлөд бол хийгдэж байгаа. Тэгээд яг хүүхдүүдийн одоо төвшин гэж яг аль биесний төвшин ч алга байна. Гэхдээ яг одоо хүүхдүүдийг болж л өгвөл багаас нь 5 6 настайгаас нь эхлээд сургачвал 5 настад нэг 12 үг 7 хоног заагаад байхад одоо жилдээ хэдэн үгийн нөөцтэй болох вэ? 6 настад нэг жоохон өгүүлбэрийн хэмжээнд очиод байгаад байхад ер нь ямар хэмжээнд хүрэх вэ? 7 настад цагаан толгой олох юм бол манай цагаан толгой одоо миний ном бол жишээ нь 1200 үгийн нөөцтэй болоод гардаг гэдэг ч юм уу. Нэлээд судалгаа тооцоотой явмаар юм билээ. Хичээд анхан дундад яаж тэрийг хөндрүүлэх вэ? Яаж үгээ өгөх үү гэж шууд одоо 10 үгтэй өгүүлбэр уншихад 7 8-ыг мэдэхгүй 2 3-ыг мэдчихвэл тэр материал нь бүр асар хүндэгдээд явчих чинь тий. Тэгэхээр зэрэг одоо мэддэг үг дээрээс нь хэдэн үг нэмэгдэж тэр текст нь явах уу гэдэг юм уу. Тэр энэ дээр маш их бодож боловсруулж хиймээр юм билээ тий. Тэгээд яг одоо бидэнд би ч 8 оноос эхлээд зааж ирсэн үед чинь бол ямар ч тийм ном сурах чиг байхгүй. Тэр үеэс ингээд бүр хөнгөрүүлээд заагаад ингээд хэлсэн энэ хүндэрсэн төвшний монголны ном барьж заагаад ерөөсөө үрдэн төрөхгүй юм байна гэж ойлголт авсан. Тэгээ янз бүрээр л одоо заасан нэлээд олон жил заалаа гэж сүүл рүүгээ цахим руу ороод одоо ч бүр цахим руу нэлээд бас яаж ийн анхаарлаа цахимаар хандуулж цахимдаа бас их холбогдлоо гэж зааж байна л да. Тэгээд янз бүрийн цагаан толгой гэхэр над дээр 5 төвшний цагаан толгой заагдсан шүү дээ. Одоо энэ сүүлийн 3 жил чинь цахимаар одоо 7 настай хүүхдийн цагаан толгой 16 17 настай хүүхдийн цагаан толгой заагдлаа. 12 13 та хүүхдийн цагаан толгой өөр 20 эдтэй хүмүүсийн цагаан толгой гэх ингээд юусэн шилдэг. Тэгээд тэр цагаан толгой гэхтэл тэр олон төвшний цагаан толгой одоо аваа таниулах хичээлийг тэр насанд нь яаж заах вэ гэдэг их л бодох хэрэгтэй юм байна лээ. Тэгээд одоо манай дээр бол нэг иймэрхүү хичээлүүд ерөнхийдөө нэг төвшингүүдээ нэг иймэрхүү маягаар төвшинчлэх гэдэг юм да. Тэгээд хичээлүүд нь ямар ч байсан тэр тухайн хүүхдийнхээ чадварт одоо монгол хэлнийх нь төвшин тохируулан заагдж байгаа л да. Тэгээд энэ бол мэдээж бол төгс бол биш. Яг энэ туршлага л одоо хоригдлогдож гадаадд зааж байгаа олон багш нарын туршлага нэгжээж бид өөрсдөө гэсэн нэг тийм за арга зүй, цахим бас арга зүй интертэй болох байх гэсэн юм бодолтой байна. Тэгээд энэ сургалтын одоо тэр сургалтын сайтууд Word, Wall, Quizzes, Jobboard, Nearpod, Kahoot гэдэг маш олон тийм сургалтын бас тоглоомын сайтуудыг хичээлдээ бас ашигладаг. Гэхдээ үүнийг бас маш бодож хийхгүй бол тоглоом чинь маш их цаг авдаг учраас эсвэл зарим хүмүүс ч жоохон тоглоомд донтох төлөө байдаг. Тэгэхээр хичээлийн төгсгөл энтерт оруулаад хэдхэн минутанд оруулаад албаар хичээлийн цаг нь дуусчихаар тааруулдаг ч юм уу. Эсвэл яг хичээлийнх нь эхлэл дээр уртлын хичээлийг давтахад нэг жоохон хэдхэн асуулт хэлээд тоглоулдаг ч юм уу. Тэгэхгүй бол яг цахимаар бол их одон минутаар орчих юм бол нөгөө бидний уншуулах тэр нэг юм зүгээр ингээ хараад хийх одоо зөв бурууг сонгоод ингээд явах биш. Бидний одоо зорилго бол амаар нь хэлүүлж, үдээр нь харуулаад, чихээр нь сонсуулж, яриулж сургах зорилготой учраас юм дугуулад байгаа хүүхдийн яриа өсөхгүй. Тийм болохоор миний хувьд нэлээ уншуулад материал дээр нь ажилуулах тусгалаар тэрийг бас яг амаар нь ингээ болж байгаа амаар хариултуудыг авахыг л нэлээ чухалчлаад байгаа. За нэг иймэрхүү зүйлүүд миний хувьд ярмаар байна. Өөр одоо багш нараас асуух сонирхол асуулт багш нарын маань туршлага байвал та бүхэн бас манай оноогоо болсарэ.